Сайн байцгаана уу? Буцаад автомаар л намаа мэдгүйнүүд намаа марлаад гэдэг. Яагаадаагаар Нью-Йоркийн их сургуулийн шахаа салбарт 1-р курсын оюутнаар сурж байгаа. Business and Marketing буюу сэтгэл зүйн мэргэжлэр ерөнхийдөө олвол суралцъя гэж би одоогоор планиж байгаа. Өнөөдрийн бичлэгээр бол The things I wish I knew before coming to NYU Shanghai гэдэг юм жижиг бичлэгийг хийж бодлоо. Тэгээд I have 2 more weeks until I finish my freshman year and I will be a sophomore next fall. Very fast, very хурдан өнгөрсөн цаавхцаа. Гэтэ ямар ч байсан эмчлэгээрээ өргөлүүлье. I made a whole list. I am a type A person, so basically I need a list to basically live. I'll get closer. Okay. First of all, the campus isn't a campus. Би хэлж болно. За, хичнээн Нью-Йоркийн их сургууль гэж явж байгаа ч гэсэн та нарын Америкт байдаг нөгөө л их нэг Harvard-ийн амар гой нэг юм том зайтай өсгөө олвол нэг юм it's not your typical campus гэж хэлж болно. No students will be on the grass хөвтөж мөвтөд ном уншаад хажуудаа frisbee тоглож шийдэж мэдээд or like have lunches on the whole thing. Тиймэрхүү юм тохиолдол юм хэд бол ховор. Байхын хувьд байдаг гэхдээ ховор. Яагаад гэж байгаа вэ гэхээр as we all know New York NYU-ийн хэлдэг үг the city is our campus. It still applies here in Shanghai. Тэгээд тэрэндээ бол яг л адилхан гэхдээ Нью-Йоркийн салбар нь илүү нэг юм scattered around the city. But for NYU Shanghai is just one building. It's just one building that's in a really abstracted нэг юм кантин өрөө тавьсан юм шиг нэг юм юу заяа. Сонирхолтой том сургууль би жижиг гээгүй гэтээ ерөөдөө том сургууль. Сургуулийнхаа засварынхаа шалтгаалбал тэгээд ерөөдөө бол кампус дотроо чи өөрийн гэсэн dorm бүү. Яагаад гэж хэлж байгаа вэ гэхээр кампус нь зөвхөн сургууль нь тэгээд ерөөдөө бол зүгээр өөр газар 3 км-ийн зайтай чиний dormitory байгаа. Your dormitory isn't your typical dormitory. As you see, of course, хоёр өрөөтэй ингэсэн байгаа л та. Гэхдээ энгийн American University-д байдаг одоо Miami ч юм уу тиймэрхүү сургуулиуд болвол яг ингээд бүх юм нь communal. Өрөөндөө хоёулаа орно, гуруулаа орно, дөрвөлөө орно. Галтайгаа 0 литр чинь бүгдээрээ communal. Гэхдээ NYU Shanghai-ийн dormitory ерөөдөө бол манай Монголын хурд хорооллууд гэдэг нь шүү дээ. Хурд хорооллын загвартай нэлээд төстэй нэг юм жижигхэн яг хурд хорооллын нэг юм хотхны яг 3 орцын 4 орцын нэгэ түрээслээд авцсан. Тэрийн зөвхөн NYU-гийн сурагчид буюу NYU-гийн ажилчид гэд бид нар хуваагаад өгсөн мэт байхгүй юу? Тийм бол ерөөдөө нийтдээ энэ бүхэл бүтэн одоо ингээд баг хөнөө орой шиг юм хурд рапид шиг ийм хотгонд 4 байрлалыг аваад тэгээ бид нарт ерөөдөө бол тэнд амьдарч байгаа гэсэн. Энэ яадаг вэ гэхээр сургуулаасаа бид нар 3 км-ийн зайтай байдаг. Сургууль руугаа яаж явах, буцаж яаж ирэх гэдэг вэ гэхээр өөрийн гэсэн автобустай. You don't have to pay for that автобус. Үнгүү цагийн хуваарьтай явдаг. Өглөө 7-оос ахуулаад оройны 11 хүртэл ажлын өдрүүдээр ерөнхийдөө явдаг. Төлбөргүй the bus is free тийм юм байгаа. Ерөнхийдөө бол энэ нэг надад нэг 10 жилийн санагдтiin заяа. Яг л сургууль руу өглөө би автобусаар явна. Сургууль дээр өдөржингөө байж чаад орой автобусаар буцаа гэртээ ирдэг. Надад ч ер нь нэлээд тгий санагдсан. Тэгээд ерөнхийдөө бол Америк найзтайгаа яриад үзэхэд энэ надад нэг юм college experience өгөхгүй байгаа гэж хэлсэн байхгүй юу. Тэр намайг тийм үү яаж байгаа гэхээр өөдөөс яг л ингээл American high school graduates with a 500 student per year. 500 хүүхдүүдийн ерөнхийдөө төгсдөг. Хамгийн ихтэй, хамгийн багтаа эсвэл 60 600 600 700 хүүхдүүдэд төгсдөг сургуулиуд байдаг. Ахлах сургуулиуд нь because it's public school or private schools. Тэгээд depending on that ерөнхийдөө бол яг л нэг амар том л юм. Тэр нь ингээд 9-өөс бүхэл бүтэн 12 дугаар яг л бас 4 жилийн ийм сурагчид сурдаг. Тэгээд тэр нь ингээд цаашаа үргэлжлэх тусам ингээд яг л нэг иймэрхүү автобусаар автобусаар буцаж ирнэ. Нэг том сургууль биш.
чи ингээ өдрө болгон шинэ хүмүүстэй уулзсан гэдэг ойлголт байхгүй. Because why? It's only one building. Бүх freshmen to seniors in that one building. And you won't feel like би өдрө болгон ингээ шинэ царай харан шинэ хүмүүстэй уулзсан гэдэг тохиолдол ерөөд бол энэ амар ховор байдаг. Ерөөд бол амар convenient. Яг уу Шанхайд хичнээн байгаа ч гэсэн манайхыг хотын төвдөө гэж хэлэхгүй. Хотын төвөөсөө ерөөдөө бол нэлээд зайтай байдаг. За монголоор жоохон compare хийж үзье гэх юм бол манайхыг төвийг Сүхбаатар талбай тэгээд Фантом гэж бодъё заяа. Тэгэхэд манай сургуулийг зайсан area. Би яагаад зайсан гэж хэлж байгаагүй гэхээр нэг хол биш. Тэгчингүүтээ ерөнхийдөө бол ийм байгаа газар нь тогтчлол нь хүмүүсийн байгаа байдал нь одоо нэг арай нэг юм дээд зэндааны нэг юм үнэтэй expensive хороол дотроо бидрүүнээс бол байдаг. Тийм бол ерөнхийдөө бол хүнс нь үнэтэй convenience store-д нэлийн үнэтэй өсвөө бол энэгээр байр маяг хайж түрээсэлж байгаа бол нэлийн бас үнэтэй ерөнхийдөө бол авна. Гэхдээ арай нэг Фудан University ч юм уу те өсвөө бол Тунжин мөнгөжи тэр тал руугаа арай нэг явах юм бол арай гайгүй хэмтхан арай боломжтой үнэтэй байдаг. Гэтэ манайх яг арай нэг юм арай international болцсон яг дүүрэгт нь байдаг гэж би ütсэн. Гэтэ бидний байдаг дүүрэг хамгийн шахагийн үнэтэй дүүрэг гэж би хэлэхгүй. Яагаад гэвэл эндээс бүр нэлийн амар үнэтэй дүүргүүд бол байдаг. Би очиж үзсэн. Бүр ингээд literally хаалга болгон дээр ингээд өөрийн гэсэн хүнтэй чамд өөр онгойлгож үзсэн. Хаас айгу Porsche, Tesla, all these sport cars, you name it all. Зүгээр ингээд битүү ингээд явж идэг. Ерөөдөө бол хүмүүс олгын гарандаа ингээд нэг амар нэг юм luxury bag ингээд нэг юм дэлгүүрээр хийсэн өсвөл ингээд зүгээ явж идэг. Нэг тийм уртаа хатхан байдаг. Гэтэ luckily тэр нь манай хатхан биш. Хоёр дахь зүйлэн гэх юм бол заавал түү аппликейшнуудад татчих үрж ирээрээ. Аппликейшн. За авах ёстой аппликейшн гэх юм бол Taobao, Meituan, WeChat, Alipay. За ягаад энэ дөрвийг би ерөнхийдөө бол яг энэ дөрвийг татаад авцсан дээрээ тийм шүү гэж хэлж байгаа вэ гэхээр нэгт Alipay, WeChat энэ хоёр ч ерөнхийдөө бол чиний бүх харилцан ярих, эсвэл төлбөр хийх, юм газраас захиалах, хоолны газар орсон бол тэд менюгаас ерөнхийдөө бол хэдүүднийг авдаг болсон. Шууд Jemping гэдэг юу Alipay-ийн сканны кодыг сканчж байгаа. Тэндээсээ шууд ингээд virtually захиалдаг. Тэрийг сайн мэдж байгаарай гэж хэлье. Тэгээд Taobao, Meituan гэх юм бол of course Meituan is for your food, Taobao is for your хувцс юм захиалдаг ерөнхийдөө бол юм. Тэгээд энийг ерөнхийдөө бол яатсан байгаараа. Тэгээд бид нар монголчуудад яаж байгаа вэ гэхээр what I would recommend is хаан банк юм уу эсвэл ямар нэгэн байдлаар өөрийнхөө хэрэгэлдэг банкнаас би өөрөө хувьчлан хаан банкыг ашигладаг. Хаан банк руу ороод виртуал юаны данс нийчих. Виртуал юаны карт дансаа нийчингүүтээ тэр дансаа өөрийнхөө яг нөгөө нэг төлбөр төлөх яг үндсэн дансаа болгочих хэдтэй дээрээ. Тэгэхгүй бол хичнээн одоо ингээд виза гэх юм бол виза яг 3% шимтгэл яг авдаг. Хятадд. Тэгээ UnionPay ерөөдөө шимтгэл авдаггүй байхгүй яг тэг шимтгэл гэж гарч ирдэг. Гэхдээ дараа нь сүүл рүүгээ би ингээд матем бодоод үтсэн чинь Union-ийнхаа төргийн дансыг хичнээн холбосон ч гэсэн жоохон шимтгэл гараад байгаа байхгүй. Би тэрний оронд нь шууд юаны UnionPay данс виртуал шууд карт данс нийлгээд тэгээ тэр карттаа нийлэгчэнгүүт би шууд юу яатсан байхгүй юу. Төрөг ингээд тухайн үед нь арай бага тий бэлэн бус зардал арай бага байх юм бол тэр өнө шууд тэр сартаа шууд шилжүүлээд тэр шилжүүлсэн мөнгөөсөө тэгээ шууд тэгээ ерөнхийдөө хэрэглээ явж исэн гэж хэлж болно. Тэгээ тэр нь илүү амар байдаг. Тэр нь та нарт ямар шинтгэлгүй ерөнхийдөө бол энд амьдрнаа гэсэн үг. Тэгэж ерөнхийдөө бол явсан хамаагүй дээр байдээ шүү. Тэгээд банкны мэдээлэл утасны дугаар ерөнхийдөө бол санаа зовж байгаа бол санаа зовоод хэрэггүй шүү. Яагаад гэвэл та нар moving day гэж хурж ирэхдээ яг Шанхайд хамгийн анх яг dorm-доо нүүж орж ирэхдээ та нарын сургууль дээр очин заяа. Moving хийшээ сургууль дээр очижонгуудаа та нарын банкны мэдээлэл буюу бас дугаарыг чинь та нарт ерөнхийдөө бол шууд суулгаад өгчин. Компаниудад хурж ирээд нэг нэгээр хүмүүсийг авч чад одоо за паспорт, банкны мэдээлэл ерөнхийдөө бол дугаар үуч бүгдийг суулгаад өгчин. Шанхайд хятадд бол яг буюу яг миний мэдхээр Шанхайд яг хэрэглэгддэг
том банкны гэх юм бол ICBC, Bank of China гэдэг үндсэн хоёр байдیں۔ Миний мэдлэгээр бол энийг Монголд жоохон харьцуул үзэх юм бол хаан банк ТДБ гэж би бол боддог заяа. ICBC нь хаан банк, Bank of China ТДБ гэж ихэд бол би ингэж жоохон тэгж боддtiin заяа. Тэгээ утасны дугаар ч гэсэн адилхан Mobicom, Mobi China ч илүү, Mobicom ч илүү, тэгээд Uni China гэдэг тиймэрхүү бас юунууд байдаг. Basically Mobicom Unitel гэж хэлж болно заяа. Тэгээд утасны дугаар дээр бол та нарт ингээ бүхэл бүтэн яг ингээ эрхийн 4 жилийн яг ингээ сунгаад өгчдөг. 4 жилээр дата ярих хязгаар, тэр датагаараа ямар нэг аппликейшнээр орох боломжтой гэх ерөөдөө бол тэр мэдээлэл чинь шууд тэр өдөртөө шууд өгчдөг. Тэгчингүүтээ VPN дээр санаа зовж байгаа хүмүүс байгаа бол VPN дээр санаа зовоод хэрэггүй. Яагаад гэвэл та нарт 8 сарын сүүлээр юм уу эсвэл 8 сарын ихээр ямар нэгэн VPN суулгах гэдэг имэйл ирэх ёстой. Apply-дад яг ингээд commit хийсэн бол тэр VPN нь AnyConnect гэдэг VPN, Хонконгийн VPN-ээр ерөөхдөө бол ордог. Хонконгийн VPN-ээр орохдоо чи өөрийнхөө net ID, код, тэгээд ерөөхдөө бол шууд заавар instructions эдгээр шууд тэр имэйл дээр байгаа. Тэрийн дагуу хийчих юм бол болцдог. Би эхний семестр AnyConnect амир ашигладаг байсан. Тэгчингүүд минийх нь TikTok ажиллагаа байлаад AnyConnect дээр хичнээн орсон ч гэсэн болохгүй болоод. Тэгээ миний TikTok-д гацсаад хитэн би нэг сар TikTok-гүй байжсэн. Тэгээд яаж хийж байгаа би зүгээр болгоцсон заяо. Тэрийг ингээ Reddit дээр хагаад утсан чинь just give it time гэд. Тэгээ тэгэл өөр төр байлгах юм гээд дараа нь дахиад нэг сар марын дараа болгосон ч болцсон. Хоёр яг санал болох VPN гэх юм бол сургуулийн VPN AnyConnect. Тэр VPN-ээрээ чи сургуулийн юу хангалттай орж олно. Тэгчингүүтээ яг аппликейшнээр нь татж авъя гэх юм бол VPNify гэдэг нэг VPN байдаг. Тэрийг би ерөөдөө бол рефлексээр шууд ашигладаг болсон. Тэрийг бол нэлээд ашигладаг би. Тийм тэгэж хэлье. Тэгээд тэгээд бас кампус нугаас хол идэн таны мэдж байгаа. Тэгээ яаж интернет дуурайндаа хэрэглэх юм бол dorm ч өөрийн гэсэн интернеттэй. Яг л сургуулийн NYU интернетээр холбогдно. Та нарт ямар ч YouTube бороод ажиллахгүй гэсэн ойлголт байхгүй. Бүх юм ингээд бэлэн тэр сургуулийн Wi-Fi-ээр ирэхэд бол чи бүх нийт рүү орох боломжтой болчихж байгаа. Тэгэхээр тэрнээр нэг битээ санаа зовоорой. Энд ирээд асуух асуудал шүү. Би яг анх ирчээд манай гэр бүл яг хүү чи тэг ууц муц дугааргүй одоо тэр алив email би чинь суулгаж аав штэ. Яаж ах би нөгөө нэг 2-7 хоног өмнө ирсэн байсан. Orientation week-ээсээ. Тэгээ надад ингээд бүх юм надад зохицуулж өгөхөд аав ээжийнхээ өмнө. Тэгэхээр нь ингээд за үгүй сургууль гिचнэ гэсэн чинь аав ээж надад итгэхгүй. Тэгээд сүүл очоод нэг дугаар авсан байсан заяо. Ингээд хэтэд л мэдхгүй хоёр ингээд арай гэж баах юм болоод цаг маг болоод баах юм болж байгаа нэг дугаар авсан заяо. Тэгэхээр энэ баг нөгөө нэг яг л нөгөө нэг дараа төлбөрт дугаар авсан юм шиг байгаа заяо би. Бит хоёр. Тэгээд дараа төлбөрт дугаар авчингуудаа за окей гэчингүүтээ дахиад энд ирчингүүтээ энэ дугаар чи хэрэггүй яг адилхан компани дээр нь очиад. Because төрлийн компаниуд байгаа. ICBC байгаа, Bank of China байгаа, төрлийн хоёр банк тэгээд хоёр сүлжээний дугаарын сүлжээний хоёр компани ирсэн байдаг. Тэгээд тэрэн дээр натсан чинь үгүй наа чи хэрэггүй, наа чи ингээд амар төгөх төлбөр гарнаа. Энийг авсан дээр шүү. Энэ яг сурагчийн яг юу яг энэ яг боломжтой юм а гэд бидрэг тэр дугаараас хэлжсэн. Тэгээд миний тэр ихэнд авсан дугаар одоо хайцсан битгэхгүй заяа. Тэгээд нэг тиймэрхүү юм болж байгаа. Тэгэхээр тэрэн дээр нэг санаа зовоодох шаардлага байхгүй шүү гэж ерөнхийдөө хэлье. За тэгээ WeChat Alipay дээр аль нэр нь ерөнхийдөө бол төлбөрийн методыг хэрэглэсэн зүгээр вэ гэдэг асуултууд байдаг. Тэр асуулт нь ерөнхийдөө аль нь болно. Гэхдээ би зүгээр хөвчлэн Alipay-г ашигладаг. Because WeChat орой гэхээр нөгөө нэг хичнээн утас чинь нөгөө нэг storage нь багах юм бол WeChat-ыг ороодох шаар боломж байдгүй. Тэгээ миний storage угаасаа дандаа бичлэгээр дөрөв байдаг болохоор би өөрөөсөө WeChat руу орж чаддгүй байхгүй юу. Гэхдээ ерөнхийдөө бол WeChat ерөнхийдөө нэлээд хэрэгтэй. Яагаад гэвэл ямар нэгэн байдал одоо би жишээл улболын багт орсон бол улболын баг маань Telegram чатаа нэ хэтэдэл яг тэнд нэ эсвэл профессор чинь зарим нэгэд WeChat-а бас шеэрлэн тиймэрхүү байдал байдаг. Тэгээ communication wise-ээр бол WeChat ер нь нэлээд ашигтай шүү гэж хэлье. Би 3 дахь мэдчихсэн болвол гэдэг зүйл заяа. Боловсрын гинзэл. За нэлээд олон хүмүүс би ингээд scholarship авсан. Гэтэ бусдын төлж чадахгүй гэхээс яагаад та ямар нэгэн байдлаар ингээд
өөрөө ингэжсэн үү, тэгжсэн үү, тэ тэр төлбөр яаж төлдөг вэ гэдэг нэлээд ойрын үед амар тийм их асуултууд орж ирж байгаа. Тэгээд тэрэнд нь хариулахыг гэвэл нэгт би өөрөө боловсролын сангийн зээлд өөрөө бүртгүүлэхгүй байт юм аа. Яагаад гэвэл би бүртгүүлчихсэн. Өнгөрсөн жилийн 5 сард бүртгүүлчихсэн. Тэгээд би бүртгүүлж чадаагүй. Яагаад гэвэл миний тэр боловсролын сангийн зээлийн required хүний тоонд би орч чадаагүй. Яагаад гэвэл нэгт миний мэрэгжил эрэлтээ мэрэгжил биш. Эрэлтээ мэрэгжил гэдэг нь ерөнхийдөө бол STEM, биологи, data science, computer science гэх тиймэрхүү ерөнхийдөө биологи арай STEM тал руугаа би өөрөө business and marketing сэтгэл зүйн мэрэгжилтэй болохоор ерөөсөө тэр requirement-д хүрч чадаагүй. Тэгчингүүтээ миний санаж байгаагаар заяо 3 generations 3 үеэс ганцхан хүн гэж би санаад байна. Эсвэл үгүй гэж магадгүй. Гэтэ ямар ч ийсэн боловсролын сангийн зээл би өөрөө бүртгүүлэхэд мэдээлэлүүдтэй бүрдэж явах хооронд нь яг тэр дундуур нь биш болцсон. Яагаад гэвэл за би угаасаа миний мэрэгжил биш юм байна. Тэгээд болохгүй байна гэд би бол болж исэн. Гэтэ би description доор нэг линк тавьчих боловсролын сангийн зээлийг нэг gig community гэд college admission-гийн нэг 2 охин подкаст хийсэн байдیں۔ Амингоо тэгээд оюухаа гэд 2 охин. Тэр хоёрыг ерөөдөө бол нилээд амар дажгүй боловсролын сангийн зээлийнхаа мэдээллийг тайлбарсан байдаг болохоор тэрийг доор description-ээр үлдээчи. Бас зарим мэдж байгаа бол би бас боловсролын сангийн зээл асуухад би яг тэр мэдээллийг бас ингэж явуулдаг. Because нилээд олон хүмүүс боловсролын сангийн зээлийг яаж явагддаг, яаж ингэдэг, ямар процесстэй байдгийг мэддэггүй болохоор яг тэр бичлэгнээр амар дажгүй тайлбарсан байдаг шүү. NYU шахагийн тэтгэлэг дээр бол it's need based and merit based. Гэхдээ NYU яг аль салбар нь NYU Шанхай нь ерөөдөө бол need based гэж ерөөдөө явдаг. Тэр нь яадаг вэ гэхээр та нар CSS эсвэл FAFSA явуулсан бол та нар заавалчгүй гэр бүлийнхаа орлого буюу зардлын мэдээллийг ерөөдөө бол явуулдаг тийм үү. Тэр зардлаас нь шалтгаалж чамд ерөөдөө тэтгэлэгч нь олдгоо гэсэн үг. Тэгээ ерөөдөө олдог гэдэг. Тэгтээ ерөөдөө бол анзаараад үтсэн чинь нэлээд их монголчууд төстэй scholarship авсан. Тэгчингүүтээ Узбек, Казак, Орос, Киргиз, Монгол нэг иймэрхүү нэг бидний яг арай нэг юм Central Asia, East Asia бидний арай нэг юм culture-тай төстэй хүмүүс нэлээд их юу яадаг. Төстэй scholarship авдаг. Яагаад гэвэл одоо энэ ингээд манай үеэс харьцуулж үзэх юм бол одоо Киргиз, Казак, Узбек тиймэрхүү хүмүүс бол нэлээд их scholarship яг бидэртээ авдаг. Depending comparing to the Americans гэх юм уу? Одоо Америкчууд одоо би Америк найзлаас асуухаар чи ирэх scholarship авсан юм хэрэг 40 мөч гэдэг ч юм уу те би хажууд нэг 50 авсан гэдэг ч юм уу те ийм ялгаа байдаг. Because нэгт ягаад гэвэл энэ угаасаа inflation currency rate-ийн угаасаа ялгаа байгаа болохоор ерөнхийдөө бол нэлээд бидний үеийн нэг хүмүүс нэлээд их scholarship авдгийг би олон сайн ойлгосон. Тэгээд ерөнхийдөө бол манай үеэс буюу одоо 2029 он төгсөх энэ NYU шахагийн төгсөгчд бол нийтдээ 50 орчим байгаа. Нэг 40-40-оос 50 орчим хүүхдүүд байдаг. Тэгээд ерөнхийдөө бол өмнөх үе буюу 2027 оны NYU-гийн төгсөгчд бол нийтдээ бөөнөрөө 17 лаа гэсэн. Тэгээ манайхаас яг ингэж гинт triple the amount хийгээд ерөнхийдөө 50 ороод ирсэн байгаа. Тэгээд одоо 29 онд орж ирэх байгаа хүүхдүүд ах юм бол бас ерөнхийдөө бидэртээ нэлээд төстэй байхах гэж ерөнхийдөө бид нар бөөнөр бодож байгаа. Нэг 50% л орж ирэх байх таа. Тэр би анхандаа мэддэггүй байсан. Яг энэ төрчид нэг амар монголчууд амар их байгаа мэн л гэж амар ойлгож байсан. Тэгээд тэрэн дээр нэмж хэлэхэд аав ээжүүд ч юм уу эсвэл ер нь Монгол нэг юм үг гэдэг штеп. Монголчууд их байгаа газар хэрэггүй шүү. Монголчууд их байгаа газар хэрэггүй байд юм шүү гэд нэг юм тиймэрхүү үг гэдэг штеп. Тэгээ би ингээ манай аав ээж гэсэн надад ингээ явахаас өмнө ингээ надад бас тэгж хэлж явж исэн. Монголчуудтай ер нь бол гадаад орон нийлээд хэрэггүй байд юм да гэдэг нэг тиймэрхүү юм хэлж исэн. Би яг тэгээд ямар сони яагаад гэж хэлээд идэм бол гэдэг нь ерөөсөө одоо л ойлгодгоо. Because яагаад гэвэл бидэрт яг одоо international сургууль байгаа, ингэж байгаа, тэгж байгаа байхад бидэртээ яг хамгийн сайн ойлголцож чадах, бидний яг ямар хуу төвшөнд яг мэдэрч чадах хүмүүс бол бидний л өөрийн л гэсэн хүмүүс. Одоо тэгээ харьцуулаад үзэх юм бол манай үеийн монголчууд бол нэлээд ялангуяа охтууд нь нэлээд нэг
задарсан гэх юм уу 2023-аараа ч юм уу эсвэл 4-4-5-аараа ч ингээд практис болоод хуваагдсан байдаг. Гэтэ тэр нь санаатай биш. Зүгээр л ингээд яаж иж байгаа зүгээр нийлж байгаа л тэгээд орхирцсан. Эсвэл мэддэггүй монголчууд байгаа. Тэгээд би биний мэддэггүй we know each other exist but we don't really talk to one another гэдэг тиймэрхүү байдалтай байдаг. Тэгээд хөвгүүд болвол хөвгүүд ч дээ. Тэгэл хөвгүүд чинь тэгэл бөөнөрөөл явж идэг. Нийтдээ ингээд 9 үлээч л 8 улаа ингээд хөвгүүд нь ингээд бөөнөрөө ингээд хамт ингээд явж идэг. Тэгээ ерөөдөө бол яг үүндээ хичнээн ингээд өдөржингөө л англиар яриад яаж хаад сүүл яг ингээд өөрийнхөө яг мэддэг хэлээр ингээд гоё яриа суух амар гоё байдаг. Because би миний хувьд гэх юм бол миний дийлэх найзууд одоо ингээд миний гарч ордог дийлэх найзууд бүгдээрээ Америкчууд биднээс ганц Монгол заяа. Тэгээ хичнээн бүгдээрээ Америкчууд гэсэн чинь Hawaii ABGs ч юм уу тэг өсвний тиймэрхүү хүмүүс байдаг. They're born in Korea but they were raised there гэх юм уу тэг. Тэгвэл ABG гэж өөрийгөө нэг дууддаг зүгээр л ингээд American гэж явдаг. Нэглээд олон хүмүүс байдаг. Тэгээ инхээр ингээд ерөөсөө ингээд we can't relate in some way бэдин заяа. Нэг бандтай амар ойрхон болсон чинь тэрний группт ингээд би уусаад орсон гэх юм уу. Нэг тэгжсэн. Тэгээд China isn't USA гэж хэлээ. Яг нь монголчууд зэрэг ойлгосоод ахалаа. Гэтэ ерөөд бол нилээд олон Америкчууд нэг юм тэгдэг гэх юм уу? Нэг юм Америкчууд арай нэг юм эрх чөлөө freedom гэж хурж ирдэг. Тэгчингүүт арай нэг юм хамгаалт сайтай, хамгаалт юмтай, хаасайгүй камер байдаг нэг юм secure developing country-д хурж ирчингүүтээ нэг юм шал өөр мэдрэмж авдаг гэсэн. Би бол тэрийг нэг өөрөө амар сайн ойлгож байгаагүй л те. Because одоогоор бол надад энэ баригдаж байгаа дүрм надад зүгээр л нэг юм энгийн логик юм шиг санагддаг. Тэгээ маа нэг найз саяхан Америкт нэг жил сурж агаад саяхан шахаад нэг аяллаар хүчрэхгүй юу. Тэгэхэд ингээд вау шахаач ямар өөр юм бэ гэсэн байхгүй юу. Тэгээ би яасан гэсэн чинь ингээд амар олон камертай хаасайг бол харуул биуруутай метронч гэсэн 3-4 харуултай амар харуул сати гэдэг юм биш. Америкт бол юм биш шүү дээ. Тэс чам нэг амар баригдмал санагддаггүй юу? Чам нэг амар санагддаггүй юу гэхээр үгүй. Зүгээр л энгийн логик тий хэрэг хийж болохгүй, тэгж болохгүй, ингэж болохгүй. Камеруугаас хаасайг байгаа. Окей. Угаасаа том хот, том сери бүх юм ингээд юм дотор байдаг. Надад бол нэг асуудалгүй санагддаггүй ш гэсэн чинь бидэрт ингээ Америкт байгаа үтцсэн ингээд ингэсэн тэгсэн хүмүүс олвол бидэрт бол нэрлээ өөр санагддаг юм байна гэж надад нэр хэлэлжсэн. Тэгээд дахин хэлээ China isn't USA. Like you won't have your teaching New York-ийг сурвалж гэсэн no frat parties, no sorority parties, no party houses. Та нар зугаагаа олж чадна. Зугаагаа олж чадсан бол клуб ордог ч юм уу, бар ордог ч юм уу, эсвэл найзтайгаа бүүнээр гардаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар ерөнхийдөө олж чадна. Гэхдээ it's not like America. Тэг. Ерөнхийдөө бол найз нөхдийн хувьд яг өргөжлүүлээ яриа гэх юм бол амар сонирхолтой. Cause одоо let's say бид нар бөөнөрөл freshman-уудаараа ингээд найзууд байгаа тийм үү. Гэхдээ энэ freshman year чинь чанд бүхэд зөвхөн л яг 2 жил байгаа гэсэн үг. Ягаад гэвэл study away session гэж бүхэл бүтэн 1 жил та нарт өгөгддөг. За тэгэж ягаад тэгэж хэлж байгаа вэ гэхээр study away хийчихээрээ дийлэх ерөөдөө бол сурагчаад junior year буюу 3 дахь курсээс хийж эхэлдэг байхгүй юу? Аниваа шагаа 20 дахь жилийн 20 дахь курсээс та нар study away хийж эхэлж болдог. Гэхдээ ерөөдөө бол дийлэх нь 3 дахь курсынхаа 1-р семестрээс эхэлж хийдэг. Тэгээд study away хийх боломж нь угаасаа 2 дахь семестр буюу 1 жил гэж авдаг. Тэгээд тэр бүхэл бүтэн тэр семестрээ 2 семестрээ та нар нэг газар хийж болно. Эсвэл 2 өөр тусдаа газар хийж болдог. Би бол Florence тэгээ Нью-Йоркт хийгэж би бодож байгаа. Зүр бодол. Яа Florence what Florence гэж байгаа бол NYU Shanghai doesn't only offer Abu Dhabi and New York. You can go to 14 other different locations for your study away. Энийг би ясах мэдчихэж байгаагүй. Би яг үндэ энд ирээл битсэн. Би ингээд тэгэл study away би мэддгүй байсан. Би хизээ яаж авах мэддгүй байсан. Ерөөсөө 30 ойлгохгүй. Тэгчингүүдээ яг сүүлд ингээд аяандаа ингээд чамд угаасаа ингээд мэдэгдэг гэх юм уу? Чамд ингээд угаасаа ингээд болгочдаг. Тэгээд
Ерөнхийдөө бол тэрнээр бол яагаад тэгж хэлж байгаа вэ гэхээр за би хичнээн freshman одоо нэг ийм sophomore нэг охинтой найзлаа гэж үтэй зөө. Sophomore охинтойгоо ингээд бид нар бол манай үеийн монголчууд дээдлийнхаа монголчуудтайгаа амар нийлдэг, гарч ордог. Тэгээ би ингээд дээдлийнхаа монголчуудаа одоо 20 дугаар курсынхаа монголчуудтай ингээд гарч орлоо гэх юм бол намайг 20 дугаар курст ороход тэрэд байхгүй болчих жоохгүй. Ягаад гэвэл тэд аль хэдийн 3 дугаар курс олчин study way-гээ бүтэн жил яваад тэгээд эхэлж байгаа. За тэгээд буцаж ирлээ гэх юм бол заяа. Бүхэл бүтэн жил өнгөрслөө тэр буцаж ирлээ. Тэрэд төгсөж байгаа гэсэн үг, төгсөх жилдээ. Тэгэхэд би зөрүүлээ явчихж байгаа байхгүй юу? Нэг тиймэрхүү. Өсгөө бол би ингээд одоо sophomore те доошоогоо нэг freshmanтэй явуулаа ингээд сүүлийн яг семестрт найзлмаж нөхөрлөө гэх юм бол би яг дараа семестрт явчихна. Тэр ингээд байж гэн. Тэгээ намайг ирэхэд тэр ингээд зүр явчих байхгүй. So it's like ингээд зүр cycle зүр ингэчдэг. Чи ингээд нэг найзтайгаа амар гоё жил ингээд явлаа гэхэд дараа чинь байхгүй болсон гэдэг ч юм уу те. Тэрэн дээр бол нэлээд сонирхолтой байдаг. Одоо ерөөдөө бол 27 хоног өнгөрөөл би энэ хэдийг одоо дээдлийнхаа sophomore-ыг ерөөсөө дахиж харахгүй гэхээр амар сонир санагддаг. Because намайг буцаж ирэхэд тэр аль хэдийн төгсөд байхгүй болчих واخхой юу. Ерөөсөө дахиж харахгүйгээр тэр ерөөдөө бол you have a very limited time of only 2 years of being friends in the school. Үеийнхэндээ бол өөр. Гэтэ дээш доошоо ингэж ярьж мөрий, хөөрч мөрий гэх юм бол you gotta enjoy that time гэж би хэлхийг хүсэж байна. Гэх юм уу? Миний сүүлийн юм нь амар жижигэн сургууль юм бэлээ. Юм бэлээ шүү марлаа. Надад яг тэгж хэлсэн бол I would have like what do you mean? Because even though it's in the city, it's a big school, very nice architecture, very nice layout and everything. But the thing is, it's a very, very small school. What I mean by that is that сурагчийн тоон бага биш. Зөө бага биш. Гэхдээ дахиад сануулхад тэр аниуяа шагаад байгаа сурагчид нь тал нь national, тал нь international байдаг. Миний юунд бол нилээд харсан зүйл нь гэх юм бол манай international хүүхдүүд national-тойгоо нэг амар нийлдэггүй. Эцчүүдтэйгээ нэг амар нийлдэггүй. Монголчууд нь ч гэсэн, казахчууд нь ч гэсэн арай нэг юм open хэцүүд байдаг. Гэхдээ тэр хэцүүд нэг амар гарч ороод байдгүй. Бид нар шиг ингээл college life guys ингээд хийгээ байдгүй. Ягаад гэвэл тэдний амьдэрдэг. Өсвөл тэдний айл хийдэж шахаа яваад утсан. They know what's around here. But for us it's like wow, it's a new thing. Тэ ингээд хийгээ тийшээ яваа guys. Өсвөл ойрхон улс руу яваад ирээ гэдэг ч юм уу тиймэрхүү байдалтай ерөөхдөө байдгүй. Тэгээд words get around here fast. Cause why? Бүхэл бүтэн нэг жил 500 хүүхдүүд авлаа гэж үтэй. Тэрнийгээ 250 international, 250 national хүүхдүүд гэхгүй. Тэр 250 гэдэг хүүхд чинь яг бүхэл бүтэн нэг сургууль дотор чихтгэхээр бөөнөр бинийхээ мэддэг ерөнхийдөө бол. You know that face. You know the face but чи ингээд царай таньдаг нэр мэддэг байж болно. Яг тэгээ яваад эхлэхээрээ ингээд бүх юм мэддэг. Чи ингээд нэг группийг харчих юм бол тэдний групп юм байна. Тэр хүнийг харчих юм бол энэ чи энтэй үргэжсэн шүү дээ. Энийг харах юм бол эдгэр чин тэдэртэй найзуучтэй гэж мэддэг. Тэгээ яг л нэг групп нэг юм болчих юм бол чи худлаа ээ нөө үнэн бэ нөө rumor тараа нүггүй ээ нөө тэр чин ингээд шууд тарчдаг. Everybody in the school knows. So for that it's a really really annoying thing to do. Гэхдээ би тэрэнд нь бол нэг complain хийгээд байх юм байхгүй. Зүгээр have your own ground, do your own things, don't do something stupid. Words get around fast. So have your self-respect and have your integrity with you. Yeah, I hope this helped because би анх бас яг 8 сард эрэхтэй энийг мэдчихсэн бол гэж бас нэлээд их боддог. Тэгээд yeah, so that's just about it, I guess. Имшлиг таалагдсан бол give a like. Өөр асуулттай байвал комментэн дээр бичиж болно. Тэгээд өсвөл Instagram руу бичиж болно шүү. Тэгээд имшлиг хүссэн баярлаа. Тэгээд дараа намар ирэхтэйгээ хүүхдүүдтэй амжилт гэж хэлье. Тэгээд дараа намар уулзцгаая. Баяртай.